Сайн бацгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Хятадд гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хятадын Жэжан мужийн цагдаагийн газарт нэгэн дуудлага мэдээлэл ирдэг. Энэ нь Жоушан арлын нэгэн оршин суугчийн гаргасан гомдол байсан бөгөөд далайн эрэг дээр нэгэн загсны завь гацаад 2 хонж байна. Гэвч тэр завин дээрээс хэн нэгэн бууж байхыг огт харсангүй гэсэн агуулгатай дуудлага байсан. Цагдаа нар далайн эрэг дээр очиж үзэхэд үнэхээр мэдээллийн дагуу 10 м урт 2.5 м өргөнтэй Жодави 6140 гэсэн нэртэй жижиг загсны завь элсэн толгойд гацаад хөдөлж чадахгүй байдалтай байсан. Цагдаа нар завны эргэн тойрныг шалгаж багийн гишүүдийг хичнээн дуудсан боловч завны дотроос ямар ч хариу ирээгүй. Эцэст нь цагдаа нар шалгалт хийхээр завин дээр гарцгаадаг. Завин дээр хөл тавих тэр мөчөд далайн салхиар дамжин ихүүн цусны үнэр хамарлуу шууд цоргисон. Сандарсан цагдаа нар болгоомжтойгоор дотог шорж үзэхэд кабин дотор шал болон хананд маш их хэмжээний цусны толб үсэрсэн. Мөн завийг жолооддаг бүхээг болон коридороос ч олон тооны цусны мөр олддог. Кабины босгон дээр цустай хурууны хээ үлдсэн байсан бөгөөд шалан дээр ч мөн цустай алх хөвтөж байсан. Гэвч завин дотроос бол хаанаас ч хүний бие болон цогцос олдоогүй. Гэтэл хаа цайгүй цусны мөр, цустай гар, цустай алх зэрэг зүйлс л харагдаж байсан. Эргийн газарт үлдсэн эдгээр цусны мөр болон хүчирхийллийн шинж тэмдгүүдээс үзэхэд ийм таамаглал дэвшүүлж болохоор байсан. Хэрэгтэн завны багийн гишүүдийг бүгдийг нь хэрцгийгээр хөнөөснийхөө дараа цогцснуудыг далайд хаяж зүгтэж явахдаа завин далайн эрэг дээр гатсан байж болзошгүй гэсэн цагдаа нарын таамаглал гардаг. Ингээд энэхүү хэргийн мэдээлэл цацагдмагч Жоушан болон ойр орчмын далайчид загсчид айдаст автаж хэсэг хугацаанд далайд гарч чадахгүй гадны хүмүүстэй 8 хийхээс туйлын ихээр зайлсхийж хэлцгээдэг. Хэргийн ноцтой байдлыг мэдэрсэн Жэжан мужийн цагдаагийн газар тэр даруй тусгай мөрдөн байцаах баг бүрдүүлж Жодави завны эзэн болон багийн гишүүдийг хэн болохыг тогтоох, мөн завин дээрээс бууж буй хүнийг харсан оршин суугч байгаа эсхийг тодруулах ажиллагааг эхлүүлцгээдэг. Мөрдөн байцаалтын үр дүнд тухайн завин дээр явж байсан хүмүүсийн хэн болох нь тогтоогдож эхэлсэн. Юуны өмнө энэ завин ойролцоох Дайшанаас ирсэн зав байсан бөгөөд тухайн үед завин дээр 42 настай Ахмад Ван, түүний 30 орчим насны 2 дүү, 16 настай хүн, мөн Вангийн охиныхон сүйт залуу болох 14 настай том Зэ хүүгээд нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй нэг гэр бүлийнхэн явж байсан нь тогтоогддог. Тэд ойр орчмын арлуудын хооронд явж загсны зав дээрээс загас худалдаалж аваад янз бүрийн бүс нутагт зарж борлуулдаг ажил хийцгээдэг байсан. Ахмад Вангийн эхнэр хэлэхдээ нөхөр нь 8 хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 12-ны өдөр Дайшанаас хөдөлж Синсанжингээс далайн бүтээгдэхүүн худалдаж аваад 3 дугаар сарын 17-нд Нимбо руу явж загсаа зарах төлөвлөгөөтэй байсан гэж хэлдэг. Гэтэл завин ийм байдалтай олдсон байгаа. Цагдаа нарын асуулгын явцад ойролцоох Жоушан арлаас тухайн завны багийн гишүүдийг харсан гэх хүмүүс гарч ирдэг. Эдгээр гэрчүүдийн мэдүүлснээр бол 3 сарын 15-ны өдөр урд өмнө нь огт харж байгаагүй 2 залуу усан онгоцны зогсоол дээр гарч ирээд бид Юёгийн хөлдөрт ажилладаг хүмүүс байгаа юм аа. Далайн бүтээгдэхүүн тээвэрлэж өгөх загсны зав хайж байна гэж ярьж авсан гэдгийг хүмүүс ярьдаг. Гэвч тэр 2 залуугийн аялга ярианы хэв маяг нь Дайшан тавийн хүмүүстэй төстөө байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар үйлдэл нь нэлээд сэжигтэй байсан болохоор хинч тэр залуусын саналыг хүлээж аваагүй байгаа. Гэтэл 2 хоногийн дараа буюу 17-ны өглөө энд хаяа нэг ирдэг байсан Жодави 6140 завны багийнхан тэр 2 залуутай ярилцаж байгаад хамтдаа Жодави завин дээр суугаад явсан байгаа. Өөрөөр хэлбэл сэжигтэй харагдаж байсан 2 залуу Жодави завин дээрээс нэгдэж хамтдаа явсан гэсэн нь тодорхойлдог. Цагдаа нар тэрхүү сэжигтэй залуусын гадаад төрхийг тодорхойлж тэднийг өөрсдийгөө танилцуулсан гэх Юё хөлдөө үйлдвэр дээр очиж шалгалт хийсэн боловч үйлдвэрийн зүгээс бол тийм ажилтан манад огт байхгүй бөгөөд өөрсдөө зөвхөн урьдчилж гэрээ байгуулсан тээврийн компаниудаар дамжуулж бараагаа тээвэрлэдэг гэж мэдээлсэн байгаа. Цагдаа нар мөрдөн байцаалтын явцад тэр 2 залуу Жодави завны багийнхныг хуурч завин дээр нь хамт суугаад хүнд тэднийг хөнөөж цогцснуудыг нь далаад хаяад зүгтсэн гэж дүгнцгээсэн. Энэхүү 2 сэжигтний хэн болох тэдний зүгтсэн замыг тогтоохын тулд цагдаа нар ойролцоох арлуудаар нэг бүрчлэн явж асууж сургалсан боловч эцэст нь гэмт хэрэгтнүүдийн хэн болохыг тогтоож чадаагүй. Тухайн үеийн мөрдөн байцаах чадвараар цогцос хайх эсвэл 2 сэжигтнийг хөөх нь тийм ч амар асуудал байгаагүй. Ингээд энэ хэрэг илрээгүй хэрэг болон үлдэж
цаг хугацаа өнгөрөн хүмүүсийн ой санамжаас мартагдаж эхэлдэг. Гэвч ард нь үлдсэн гэр бүлийнхэн нь бол шаналл, уй гашуун дунд автаж гэр бүлийнхнийгээ хизээж мартаж чадахгүй байсан нь бол ойлгомжтой. Энэхүү Ахмадын аав нь ганцхан өглөөний дотор 3 хүү, 2 ач хүү, мөн хүргэн хүүгээ алдаж чочрлоо даалгүй, удалгүй амь насаа алддаг. Өрхийн тэргүүнээ алдсан үлдсэн гэр бүлийнхэн нь туйлын ядуу зүдүү амьдралыг туулж байсан ч хизээ нэгэн цагт хэрэгтэн баригдаж шудраг бусаар амь насаа алдсан гэр бүлийнхнийх нь гомдол хайлагдана гэж итгэж амьдарсаар л байсан. Ингээд энэ явдлаас хойш бол цаг хугацаа өнгөрч 35 жилийн хугацаа харавсан сум шиг өнгөрсөн. Ингээд өнгөрсөн 2022 оны 8 сард Жэжан мужийн цагдаагийн газарт гэмт хэрэгтнийг баривчлах ажиллагаа нэртэй ажиллагаа явуулж байхдаа хуучин шийдэгдээгүй хэрэгүүдийн файлуудыг цэгцэлж байгаад цагдаа нар яг энэ Жодан 6140 завны багийн гишүүдийн гэр бүлийг бүхлээр нь хөнөөсөн хэргийн материалуудыг олж илрүүлдэг. Цагдаа нар файл дотроос тухайн үед цуглуулж байсан цустай хурууны хээг олж улсын гэмт хэрэгтнүүдийн мэдээллийн санд бүртгүүлэн таарах гэмт хэрэгтэн байгаа эсхийг шинжилүүлэхээр илгээдэг. Тухайн үед бол хэргийн газраас олдсон хурууны хээтэй тохирох нэг хүнийг тэд нар олсон. Тэр нь Нимбо хотоос гаралтай Жаншэшин гэдэг хүн байсан. Энэхүү Жаншэшин гэдэг хүн нь болохоор Эрдэнэ, Зодон болон зам тээврийн ослын хэрэгээр цагдаагийн газарт шалгагдаж байсан бөгөөд тэр явцдаа хурууны хээнд бүртгэгдсэн хүн байсан. Жэжан мужийн хамгийн хүнд шийдэгдээгүй хүн амны хэргийн гол сэжигтэн 35 жилийн дараа инхүү гарч ирсэн байгаа. Энэ мэдээж тархсан тэмэгц Жэжан мужийн цагдаагийн газрын мөрдөн байцаах баг яаралтай цугларч хэргийг шинжилэн сэжигтний талаарх мэдээллийг цуглуулж гэмт хэрэгтнийг баривчлагаар бэлтгэж эхэлдэг. Уг нь тухайн үеийн анхны мөрдөн байцаалтын тэмдэглэлүүд ихэвчлэн гараар бичигдсэн байсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь хитрхи хуучирч бүдгэрсэн тул хүсгийг нь танихад ч бэрх байсан. Багийн гишүүд уншихад хэцүү үсэг болон ойлгогдохгүй байгаа хэсгүүдийн талаар хоорондоо зөвлөлдөж эвлүүлсээр 28 бот болох мөрдөн байцаалтын тэмдэглэлийг бүгдийг нь цагдаа нар нэг бүрчлэн шалгаж дуусгадаг. Ялангуяа 35 жилийн өмнөх мөрдөн байцаах үзэл баримтлал болон нотлох баримтын шаардлага нь одоогийнхоос маш их зөрүүтэй байсан тул нотлох баримтыг хүлээн зөвшөөрөхөд бол асуудал байгаа эсэх талаар хэлэлцүүлэхийг тасралтгүй хүмүүс болон цагдаа нар бол өрнүүлж исэн. За тэгээ энэ хэрэг дээр болохоор яригдаж байгаа нотлох баримт бол ганцхан хурууны хээлээсэн. Энэ хурууны хээнээс өөр бусад нотлох баримт ерөөсөй байгаагүй. Тэм учраас хурууны хээний найдвартай байдал маш чухал байсан. Тиймээс цагдаа нар ирээдүйд болох шүүх хурал дээр нотлох баримтын найдвартай байдлыг хангахын тулд тухайн үеийн хурууны хээг олж цуглуулан хадгалж байсан цуврал үйл явц ямар нэгэн алдаа дутагдал байсан эсхийг хүртэл нарийн шалгасан байгаа. Ингээд 2022 оны 9-р сарын 7-ны өдөр цагдаа нар зөвшөөрөл авч Лишүү хотод Жаншэшинийг баривчилдаг. Тэр явцад Жаншэшин бол аимшигтай нь ярьж чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүний дүр эсгэж хэрэгээ ол үгүйсгэжсэн. Гэвч цагдаа нар энэ цустай чиний хурууны хээ завин дээр үлдсэн байсан гэд нотлох баримтыг түүнд шууд үзүүлэхэд тэрээр бүх зүйлийг орхиж баривчилгааг дуулууртай дагаж эхэлсэн. Тэгээд удалгүй тэрээр хамтран гүйцэтгэгч Шүүшан Ёны байгаа газрыг ч цагдаа нарт хэлж өгдөг. За ингээд цагдаа нар Нимбо хотод амьдарч байсан Шүүшан Ёны гэрт ч гэсэн очицгоодог. Тэрээр ийм өдөр ирнэ гэдгийг урьдчилан таамаглаж байсан мэт цагдаа нарыг ирмэгц ихнэртэй би дахиж гэртээ эргэж ирж чадахгүй байхаа гэж хэлээд дуулууртай цагдаа нарыг даган гэрээсээ гардаг. За ингээд цагдаа нарын мөрдөн байцаалтын дагуу Жаншэшин болон Шүү нар нэг тосгонд төрж өссөн баг сургуультай хамт сурч байсан эртний найзууд болохыг нь илрүүлдэг. 58 оны Жаншэшиний хувьд дээд боловсрал эзэмшиж хөдөө тосгоны эмнэлэгт эмчээр ажиллаж байсан бөгөөд хэд хэдэн удаа мөрөөдө тоглоомын асуудал үүсгэж Зодон болон зам тээврийн ослын хэрэгээр баривчлагдаж байсан түүхтэй хүн байсан. Жангаас 1 насаар дүү Шүүн баг сургуулиас төгсөөд талайн бүтээгдэхүүний компани ажилтан хийж амьдардаг Ахмад байсан. Тэрээр мөрөөдө тоглоомонд мөн донтож хэд хэдэн удаа саатуулагдаж 3 жилийн хугацаатай ял хүртэл авч исэн түүхтэй хүн байсан. Тэгэхээр энэ хоёр хүн бол хоёулаа эртнээс мөрөөдө тоглоомын өрөнд баригдсан өрөө төрөлх замыг бол эрэлхийлж исэн хүмүүс байсан гэдг нь тодорхой болдог. Ингээд хоёр хэрэгтний хэрэг тухайн үед юу болсон бэ гэхээр 1987 оны 3 сард тэр хоёр урт хугацаанд бодсны эцэст Ахмад болон Шүүгийн туршлагыг ашиглан
загсны завийг онилж эд хөрөнгийг нь дээрэмдэхээр шийдсэн байгаа. Тухайн үеийн загсны завнууд бомбт дээр шууд далайн бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр арилжаалдаг байсан болохоор ахмадууд үргэлж их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явдаг байсан. Ингээд тэр хоёр бол яг энэ цэгийг онил унтлагын эм хийсэн цагаан архи болон алах бэлдээд 3 сарын 15-ны өдөр Шинжаан хүү бомтоор явж эхэлсэн. Тэгээд түрүүний гэрчүүдийн хэлсэнчлэн өөрсдийгөө юуяа хөлдөө хөлдөрийн ажилтан гэж танилцуулаад Янсан руу явж далайн бүтээгдэхүүн тээвэрлэж өгөх зав байгаа эсхийг хайн хүмүүст санал тавьж явж исэн. Гэвч мэдээж хүмүүс бол анх удаа харж байгаа тэдэнд итгээгүй шууд ажлыг нь хүлээж авахыг хүсээгүй. Ингээд 2 хоногийг үр дүнгүй өнгөрүүлсэн боловч 3 сарын 17-нд Жодави завны ахмад Ван Жансэшиний саналыг хүлээж авсан байгаа. Ингээд гэмт хэрэгтэн Жансэшин болон Шүүнар Жодави завн дээр хамт сууж Нимбао Янван голын доод урсгал руу явцгаасан. Явж байхдаа Жан кабинд урдчлан бэлдсэн байсан эмтэй цагаан архиа багийн гишүүдэд санал олгож яриа өрнүүлсэн бөгөөд шүү жолоодлагын өрөөнд ахмадыг хянж байсан. Нилээд хугацаа өнгөрч архинд согтсон багийн гишүүд эмийн нөлөөгөөр унтаад өгөхөд тэр хоёр алхаар ахмад болон багийн гишүүдийн толгой руу цохиж бүгдийнх нь амь насыг хөнөөсөн. Хэрэг үлдснийхээ дараа тэд ахмадын бие болон усан онгоцны кабиныг нэгднэгэнгүй нэгжиж бэлэн 7000 ёныг гисэн. Үүнийхээ дараа хохирогчдыг олсоор баглаж зангуутай хамт далайд хайсан байгаа. Үүнийхээ дараа тэр хоёр завийг жолоодож Нимбо руу очиж завийг зархаар төлөвлөсөн боловч зөв жолоодож чадахгүй байсны улмаас зав урсаар Жовшоо нарлын гүйхэн эсэн толгойд гацаж орхисон байгаа. За ингээд далайн төрлөг эрхийг хүлээхээс айсан 2 хүн хүмүүсийн нүдэнд өртөхгүй тулд шүн дунд завин дээрээсээ бууж усан онгоцны буудлын руу явж зорчигч тээврийн хөлөг онгоцонд суугаад арлаас зүгтсэн байгаа. Энэ хүртэл бол 2 гэмт хэрэгтний хүлээсэн хэргийн агуулгууд байгаа. За ингээ 2 хэрэгтний хувьд бол хэрэгээ хүлээх хүртлээр бүхэл бүтэн 35 жилийн хугацааг өнгөрөөсөн. Хятадын хуулиар гэмт хэргийн дээд ял нь бүх насаар хорих эсвэл цаазын ял байх тохиолдолд хөөн хилэлцэх хугацаа нь 20 жил байдаг. Тэгэхээр угтаа энэ хэргийн хөөн хилэлцэх хугацаа хэдийнэ дуусчихсан болохоор ял шийтгэл оноох боломжгүй байдалтай байсан хаагдчихсан хэрэг байсан гэсэн. Гэвч энэхүү хятадын хуулинд хөөн хилэлцэх хугацааны онцгой залт байдаг байсан. Хөөн хилэлцэх хугацаанд дууссан хэрэг байсан ч гэсэн яллах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дээд прокурорын газрын зөвшөөрлөөр хэргийг шүүхэд шилжүүлэх боломжтой байдаг байгаа. Тэгээ яг энэ залтаас болоод мөрдөн байцаах баг шүүгдэгчдийг 6 хүний бүрэлдэхүүнтэй гэр бүлийн хүмүүсийг хөнөөж далайд живүүлсэн гэмт хэргийн хэрцгий байдлыг нь танилцуулж хохирогчдын гэр бүл болон тосхны 764 оршин суугч мөн бүс нутгийн хорооны хамтарсан гарын үсгтээ шүүх хурлын хүсэлтийг дээд нэммэний прокурорын газарт хүргүүл яллах ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрч өгөхийг хүссэн байна. Ингээд эцэст нь 2023 оны 5 сарын 29-ны өдөр дээд прокурорын газраас яллах зөвшөөрөл олгохоор шийдвэрлсэн бөгөөд 6 сарын 26-ны өдөр Жовшоо нутгийн прокурорын газраас Жансэшин болон Шүү нарт дээрэм хүн амны хэрэг цогцос нуусан хэрэгээр шүүх болохоор болдог. Ингээд 3 сарын дараа буюу 2023 оны 8 сарын 23-ны өдөр Жодави 6140 хүн амны хэргийн шүүх хурал эхэлдэг. Тэгээ яг энэ шүүх хурал болсон өдөр бол маш удаан хугацааны ган гачгийн эцэст Жовшоонд маш хүчтэй аадар бороо асгардаг. Оршин суугчид бол үүнийг шудраг бусаар амнасаа алдсан гомдолтой сүнснүүдийн нулимс хэмээн сэтгэл зүрхээрээ шаналцгааж байсан. За ингээд шүүх хурал бол 2023 оны 11-р сарын 2-ны өдөр дуусаж бусдын эд хөрөмгийг дээрэмдэхийн тулд санаатаагаар хүн амны хэрэг төлөвлөж хэрэгжүүлснээр 6 хүний амь насыг хохироосон гэж дүгнсэн. Ялангуяа шүүхээс шүүгдэгчид бүгд гэмт хэргийг идэвхтэй хэрэгжүүлсэн бөгөөд Жан болон Шүү хоёрын хэн нь гол буруутан хэн нь тослох буруутан бэ гэдгээс үл хамааран шүүгдэгчид бүгд гэмт хэрэгт хамаатай гүйцэтгэгчээр тооцоологдож ижил хариуцлага хүлээн гэсэн шийдвэр гаргасан. Эцэст нь 2 хүнд хоёуланд нь цаазаар авах ялыг оноосон байгаа. Мөн хувийн бүх эд хөрөнгийг нь хураах шийдвэр гарсан. Бас үүнээс гадна тэдний хулгайлсан 7000 ёныг бүгдийг нь хурааж хохирогчийн гэр бүлд нийт сая 550,000 ёны эдийн засгийн хохирлыг барагдуулах шийдвэрийг гаргасан байгаа. Ингээд эцэст нь 35 жилийн хугацаанд хэрэг үрд далайн усан дор төгжигдөх төгсөн боловч
шударга ёс эцтэй живэлгүйгээр үнэн инхүү дэлхийн ертөнцид ил болсон байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол Хятадд гарсан 35 жилийн дараа хэрэгтэнгүүд нь ил болсон хөл бүтэн 6 хүний амьнаас үгүй болсон ийм хэрэг байлаа. За тэгээд та бүхэн энэ хэргийг сонсоод өөрт төрсэн сэтгэл долоод би биндээ сэрэмжлүүлэхийг хэлхийг хүсэж байгаа зүйлсүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд бүгдээрээ удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.